Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсноо танд өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 4 сарын 22-ны мигмар гараг байна. Тэгээд өчтөр бас өнөөдөр өглөө их сэрүүн байла. Тэгээд сайн нэг таксины жолоос нам хүргэж ирсэн. Урд нь намайг хүргэж өгдөөсөн юм байна. Тэгээд өөр замаар явах байсан ч гэсэн дандаа надтай жаахан юм ярих гад намайг аваад ажлын гадаа буудгаад ингээд явсан. Тэгээд бид нар заримдаа явж байгаад ингээд жоохон дуртаач, дургууч ингээд нэг юм замаа өрчлөөд тий юу гэдгийг зарим нэг зүйлийг хийх хэрэг бол бидэрт гардаг байгаа шүү дээ тий. Тэгэд хамгийн гол нь ажлын гадаа буулгачаад таксины мөнгө аваагүй. Яг гэвэл та нөгөө нэг такси барих болгондоо илүү төлдөг шүү дээ гинэ. Тийм тэгээд би яг түүний гарагтаа бас татгалзаа тэгээ явж байгаа тэр залуугийн харж явахдаа ингээд за бурхан харж чадах болтугай энэ замын те гэр бүлийг энэ ард цугаа явж байгаа охиныг нь ерөх болтугай гэд бас залбирч байла. Гоё байла. Тийм бай тий. Тэгээд заримдаа нэрээ яг нэг юм маршрутаа ингээд бас өөрчлөөд те яг л нэг л зүйлээ ингээд хийж байгаа бид нэр ингээд арай өөр сонголтыг хийгээд ингээд явах үед байдаг шүү дээ. Тэгээ яг энэ сонголттой холбоотой би нэг ийм пост харж ирсэн юм байна. За. Бидний эмийн сан хоолны шүүгээ мөн хөргөгч хөлдөөгч дотор байгаа хоол юм аа. Хоолоор хүн эрүүл байж болно, хоолоор бас өвдөж болно. Тэгэхээр сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй гэсэн ийм эрүүл мэндтэй холбоотой тийм постыг ингээ харж ирсэн. Тэгээд нэрэл сонголт бидний гарт байгаа. Тэгээд альва зүйлийг хийхэд те бид нэр юун дээр одоо нөгөө нэг чиглүүлж хараагаа тавьж сонголтоо хийж байна вэ гэдэг хамгаас чухал шүү дээ тий. Тэгээд таныг тэр хөргөж өгсөн хүн магадгүй таныг хөргөж өгөхгүй ч гэж асуулна шүү дээ тий. Тэгээ шүү дээ. Өгөхгүй шууд өөрийнхөө ажлыг бодоод ингээд явж болно. Тэгтэл таныг суулгаад хөргөж өгөөд тий. Ийм хайрын зүрх сэтгэлээр бас ингээд хандж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Тэгээд бид нэр бүх зүйл дээр ингээд сонголт хийсээр байдаг. Тэгээд бид нэр бас бурханд итгэхийг сонгох уу? Эсвэл үгүйсэх үү? Гэдэг сонголттой хүртэл бид нэр тулдаг шүү дээ. Тэгээ сайныг сонгох уу, мууг сонгох уу, хайрлах уу, үзэн ядах уу гэд өчигдөр бид нэр хайрлах болоод үзэн ядах талаар суралцсан тий. Тэгэхээр бидний сонголт ч гэсэндээ янз янзын ингээд сонголтуудыг бид нэр алхам тутамдаа хийж байдгаа. Тэгээд харин та тий эзэнтэй ойр байхыг ямагт сонгодог байгаарэ. Бүх сонголтын дээр тий эзнийг эхлээ харж, эзний сайн сайхан руу тэмүүлж, эзний хайраар хайрлахыг та сонгодог байгаарэ гэж энэ үглээс итгэж байна. Тэгээд мөн эзнийг хамтдаа магтдаг байгаарэ. Тэгээд түүнд талархал магтаалыг энэ цагт өргөцгөөе. Сэтгэлтэн хүрхээс үнцэнтэй зүйлийг танд өргөх юмсан сэтгэл шингээгүй дугтаа утасаагүй очи донас жилүүтэн дачи гаднах төрхийг мэн биш сэтгэлээ мэн But so hard, yes.
Дунаас чи лүгтэн давчи лүгтэн давчи Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа 2 дугаар Коринтын 4-ийн 2-3-ыг үзнэ. За энэ дээр бол Паул бол хуурамч багш нарын эсрэг ерөнхийдөө өөрийнхөө үйлчлэлийн ил тод байдлыг болон хоёр нүргүү байдлын талаар одоо шууд тунхаглан ярьж байгаа тийм хэсэг байна. Тэгэхээр хоёр нүргүү одоо юу гэдгийг нууцгүй бас одоо юу гэдгийг ичих зүйл байхгүй, ухаж төнгөсөн ч юм гарч ирэхгүй амьдралаар амьдрнаа гэдэг бол Христэд итгэгчдийн хувьд бол маш чухал зүйл байдаг. Тиймээс нөгөө нэг миний хувьд одоо за өчигдөр нөгөө нэг Ромын поп Францис насарсан мэн тэ. Тэгээд түүний тухай ингээд бодож түүний нөгөө айлчлалын үеэр нөгөө сэтгүүлчээр ажиллаж байсан учраас түүнийг нөгөө нэг ирэх айлчлалын үеэр сургаал номлол ч юм уу тэ ингээд бас Монголд тавьсан одоо улс төрийн илтгэл бас номыг нь би уншиж үзсэн. Тэгээд уншиж байгаа үед надад миний дотор бодож ирсэн нэг зүйл бол нөгөө намжлал байгаад байгаа. Энэ нь юу вэ гэхээр өөрийнхөө хийсэн гэм нүглийг Есүс Христэд улааж гимшихээс гадна хэн нэгэн хүн түүнийг гимссэн гэдгийг нь баталж гэрчилж өгөхийн тулд нөгөө сүмийн санваартанд ирдэг. Одоо шинэ бэлгээ одоо санваартан байх юм бол би бэлгээ төрж ирээд өөрийнхөө нөгөө бурхны өмнө гимссэн хүмүүсийн мэдхгүй зүйлийг ярьсан гэсэн үг. Нэгсэнтэй тэр нэг юм өөрөө амаараа ингээ гэрчилж гаргаж ирж ярих нь би Есүст итгээд аль хэдийн тийм байха болцсон гэж дараад нь чи тийм хүн шүү дээ. Би болцсон Есүст итгээд болцсон гэхээр би түүнийгээ гимссэн. Тэ би түүнийгээ илчилж тийм хүн гэдгийг илчилж гимссэн надтай хамт залбирсан хүн би гэж. Тэгээд нөгөө гимссэн хүнтэй ч хүний чинь байлахгүй байжгаад нөгөө нэг гимшгийг нь сонссон хүнтэй ингээд байхаа нөгөөд гэрчлэх нь шүү дээ. Би эцэггүй хайрцагчны нэрээр энэ хүнийг гэрчлэнэ. Энэ хүн тэр гим нүглийг хийсэн түүнтэй харамсаж явдаг юмсан. Тэрэндээ энэ хүнийг хохирсон гэж бодож өөрийгөө буруутгаж явдаг юм байлээ. Бас ийм зүйлүүд хийж явсан таамсдаг юм байлээ. Бурхан түүнийг өршөөсөн гэж ингэж хэлдэг гэж. Надад энэ зүйл Паулыг өөрийн ирэхгүй санагдсан. Яг гэвэл Паул Есүс Христтэй уулзсан байсан. Паулыг юу хийж амьдрсныг, ямар буруу зүйл хийж амьдрсныг анхны чуулган тэр аяараа мэддэг байсан. Гэтэл Паул хэдхэн жилийн дараа Паул Христийн сүмийн хамгийн нөлөөтэй удирдагчдын нэг, багшийн нэг, номлогчийн нэг, бас Христийн үг сургаалыг хамгийн одоо зөв тайлбарлагчийн нэг те хуучин ба шинэ гэрээг бас ашиглан өнөөдөр улс төрийн томчуудын өмнө болоод те баячуудын өмнө, ухаантнуудын өмнө те өөрийгөө эцэм мэргэн гэж боддог хүмүүсийн өмнө өөрийгөө л чуулганы талаар, Есүсийн талаар илүү их мэддэг гэж боддог хүмүүсийн өмнө бас аль хэдийн яг грекийн нэг зүгээр л нэг юм мэргэн ухаан, нэг юм гүн ухааны сургаал шиг Есүсийн үг сургаалыг болгох гэж оролдож байгаа тэр хүмүүстэй Паул бол яг ил тулдаг байсан гэж. Тэд нар Паулыг үг сургаалын дотор ялан дийлж чаддаггүй байсан. Харин тэд нар Паулыг юун дээр л буруудах гэж ордог гэсэн мэхээр чи ийм зүйл ярихаар нэг юм уу гэж. Чи одоо хий юм бэ гэж. Гэтэл Паул яг өөрийнхөө талаар үгүй. Паул өөрийнхөө гэрчлэлийг зөвхөн Үйлс номон дээр ихэд 4 удаа гэрчилж байгаа байхгүй. Эзэн Есүс надтай бол. Тэгээд дараа нь өөрийнхөө уулзалтыг одоо Коринт хотын бичсэн загтлаар ирсэн магсаа эзэн эхлээд өөрийнхөө 500 хүнд тэгээд эхлээд өөрийнхөө элчнэр дараа нь 500 хүнд дараад нь дотоод турсан мэт надад үзэгдсэн гэж те. Энэ бол юу гэж хэлж юм хэрэг намайг тоохгүй ч байж болох байсан байтал эзэн надад хайртай байсан гэдэг тухай ярьж байгаа. Бас намайг одоо юу гэдгийг хэрэглэхийг хүссэн гэж. Ингээд Паулын хувьд бол тэр одоо энд өнөөдрийн ишлэл дээр байна л да 2 дугаар Коринтын 4-ийн 2 дээр бид нууцлагдсан ичхүрс зүйлээс татгалзан заль хэрэглэлгүй гэж. Тэгээд Бурхны үгийг бодлуулалгүй гэдэг үг байна.
За тэгэхээр энэ юу гэхээр хүмүүс бид ямар нэгэн зүйлсүүдийг нууцлж явдаг. Тэгэл ярих тусам нөгөөдөл нь гарч ирээлээдэг. За болсон биз дээ одоо өөр юм байхгүй үстэй гэхлээр л байхгүй айл гэдэг тий. Тэгэл гараад гот гүнчтэйгээ яаж байгаа юм бэ? Ярих шаардлагагүй гэж бодсон юм аа гэж боддог. Та гим нүглийг өөрийнхөөроо цензурдэж болохгүй. Та гим нүглийг бурхныхаар хар гэж. Тэр гим нүглээс чинь болж бурхны ариун хүү Есүс Христ загалмаа дээр хадагдан алгадах хэмжээний зүйлийг хийх шаардлагатай болсон гэж. Та өөрийнхөө хийсэн нууцсан тэр гим нүглийг тийм жижиг зүйл гэж бодоод байна уу? Тийм жижиг зүйл байдлаа Есүс загалмаа хүртэл явах хэрэгтэй болсон гэж. За болдоо. За сайнахаа та арай л хэтрүүлж штэ. Пастора та арай л хэтрүүлж байна. Тэ? Ганцхан надаас болоод Есүс ямар загалмаараа явцсан юм уу гэж. Тэгвэл энэ дэлхий дээр ганцаар амьдарсан чи миний төлөө ирэх байсан хайр гэдэг энэ үгийг бурхны ариун сүнс хэлж бичүүлсэн гэдэгт яагаад хүмүүс тэгтлээ итгэдэг юм бол? Таны гимт гисэн Есүсийг загалмаа дээр хатгад хангалттай гэж. Тэгвэл одоо та нууцлагдсан, нууж байгаа, ичгүүртэй байгаа таныг одоо хүнд байдал орно, эвгүй байдал оруулна гэж боддог зүйлүүдээ хэдий нэгэн цаал илрэх хүртэл нь дотроо хадгалж явахын оронд одоо өнөөдөр яг энэ цаг үед бурхны өмнө ямар нэгэн залбим их хэрэглэлгүйгээр нэг газар нууцгаар харагч эзэндээ залбируул яасан. Энэ бүхний хоошо тээж амжиж чадахгүй нэ. Бурхан минь таны өмнө үнэхээр яг энэ зүйлийг гимшиж байна. Би энийг хийсэн. Та өөрөө харсан. Та намайг энэ зүйл хийхийг харсан хэрнээ өнөөдөр хүртэл та намайг зохиогүй надад одоо амьдралын ханд хүндэтгэл зүйлүүдийг тохиолдуулаагүй намайг шийтгээгүүд чинь баярлалаа. Намайг өршөөсөнд баярлалаа. Боломж олгосонд баярлалаа. Өнөөдрийн таны өмнө ирээд өвдөг сөгдөн хүлээн зөвшөөрөх хүртэл намайг хүлээсэнд баярлалаа гэж залбим их хэрэглэгүүгээр бурхны үгийг өөрийнхөө тал ашигтайгаар эргүүлэх гэж одоо өөрчлөх гэж бодлуулах гэж оролдолгүйгээр ирээрээ гэж хэлмээр байгаа байхгүй. Дундад зууны үед бидний хамгийн хүндэлдэг байсан одоо бидний хамгийн хүндэлдэг хүмүүсийн нэг болох Мартин Лютер тий? Мартин Лютер бол шинжлэгч байсан. Тэгээд 2003 онд түүний талаар хийсэн Лютер гэдэг кино байдаг байхгүй. Би тэр киног жоохон байж байгаа л үзсэн. Тэгээд нэг удаа Лютер ингээд бүр өстө өөрийгөө те чи юм өстө ичгүүртэй амт өстө гэл өөрийгөө жоохон буруутгашсан. Дараад нь гинтгэн муу сонсноо чи намайг мэхэлсэн, чи надаар тийм үг хэлүүлсэн, чи надаар ийм гим нүгэл хийлгсэн, ийм зүйл надаар бодуулсан гэд муу сонстой ирэлдээд нэг бол өөрийгөө шүүгээл, нэг бол муу сонстой ирэлдээд намайг өршөөгөөч гэж өрсөлдөв. Тэгэхээр нь түүнийг нөгөөний хариуцдаг одоо эцэг лам гэж ярьж ин л да одоо тий. Дуудаад хөөе чи яагаад бурханд орлоод байгаа юм бэ? Гүү би бурханд орлоогүй. Харин бурхан надад орлоо. Үгүй бурхан чамд уучлаагүй. Уурлаагүй. Бурхан чамайг харин хайрлаж чамайг хүлээд. Чи харин бурханд уурлаад байгаа юм. Тэгэхээр би энд байна намайг авраач гэж хэлээч. Би яг энд байгаагаараа байж намайг авраач гэж хэлээч гэж. Би сүүлийн 2 жилийн турш 2 жилийн турш 7 хоног болгон чиний одоо гимшлийг сонсоход одоо юу гэдгийг өөрийгөө ингэж их үзэн ядаад байхаар зүйл хийсэн биш байгаа байхгүй. Тийм учраас чи бурхны өршөөлийн замыг эрэлхийлээч. Өөрийгөө шүүж, өөрийгөө доромжилж, эсвэл өөрийгөө хинч биш гэж одоо гэрчилсэн тэр ишлүүдийг биш. Харин чамайг үнцэнтэй тооцсон, чамайг хайрладаг, те чамайг ашиглахыг хүсдэг тэр үгүүдийг ин хэрэглээч. Бас Библийг уншихдаа хин нэг гим нүглийг батлах гэж биш. Харин бурхан хүмүүсийг яаж бүр ямар байхад нь хайрладаг вэ гэдгийг хүмүүс тунхаглахын тулд уншаач. Тэгээ бурхны үгийг бодлуулахаа болооч гэж. Энэ гаж багш нарт хэлж байгаа байхгүй Паул. Та нар бурхны үгийг бодлуулахаа болооч. Бурхны үг чинь одоо энд бол тэгж байгаа байхгүй. Би сайн мэдээ бол мөхөгчдийн хувьд нууцлагдсан хэрэг. Харин энэ үеийн бурхан бас үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэгэд бурхны дүр бол Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сайн мэдээг бити бодлуулаа те гэж. Тэгээд саяхан нэг гаж урсгалд явдаг болсон ихч надад таарлаа гэсэн. Чиний бөөрийн хилээд байдаг гэсэн олон асуултуудыг одоо миний явж байгаа цуглаа надад өгч байгаа гэж. Тэгээд тэгтэн хэлсэн байна. Би таныг гимш хэрэгтэй гэсэн
Тэр нь миний байр суурь, Бурхны байр суурь гэсэн учраас тэгж хэлсэн. Тийм болохоор та Библиэс ямар нэгэн утга санаа гаргаж ирээд гимшихгүй байсан ч гэсэн аль хэдийнэ Бурхан намайг уучлалт гэсэн Бурхан Бурхан нэг удаа уучлах гэж хэлсэн бол би дараа нь ямар ч зүйлээс намайг уучлалаар байх болно гэж Бурхны үгийг говьлж байгаа, бодлуулж байгаа тэр цуглаанда та явхаа болох хэрэгтэй. Бурхны үг сургаалыг бүх өөрийнхөө тайлбарлал. Бидний хэл ярианд хэрэглэгдэх зарим үгс байлаа гэд бид ойлгодог мэддэг гэсэн утгатай биш. Тиймээс бичээсийг үнэхээр нууцлагдсан эрдэнэ шиг ирж хайх хэрэгтэй. Бичээсийг бодлуулахаа болох хэрэгтэй. Тэгээд үнэхээр Бурхны үгийг бодлуулгүй харин үнний илэрлэлээр Бурхны үг нь өөрсдийгөө хүн бүрийн мэс чанар дотор батлах хэрэгтэй. Эцэст нь өнөөдөр хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр өөрийгөө өмөөрөх үгийг ирж хайх гэхийн оронд өөрийг чинь угаа цэвэрлэж уучлаж шинэ хүн болох тэр Бурхны хайрыг, тэр өршөөлийг Библиэс олж уншиж чаддаг байх хэрэгтэй. Амен. Тэгээд өнөөдрийн үгийг тунгаан бодоод эзний өмнө ирцгээе. хамгийн өндөр ориглоос далангун хүртэл бүх бүтээлүүд таны сүр жавхлан магтнаа. Намрын өнгөд навчнаас хаврын бороо хүртэл таны бүтээл бүр таны хосхүйгээр магтнаа. Бучангаар илэрхийлэшгүй санаан багтамгүй огторгойд байрлуулсан оддоо нэрээр нь дуудаач та мөнхийн гайхамшигтай хүч чадалтай сүр жавхлантай таныг алмааран би дөвдөг сөхрөн тунхагланаа та мөнхийн Тэнгэрээс аян захилж таны дууцурайтнаа. Өдрөн тэнгэрт нараар гэрэлтүүлээ. Агим халууныг шүүнөр халахалж амраадган та. Таны бүтээлүүд таныг хосхүйгээр магтнаа. Бучангаар илэрхийлэшгүй санаан багтамгүй огторгойд байрлуулсан оддоо нэрээр нь дуудаач та мөнхийн гайхамшигтай хүч чадалтай сүр жавхлантай таныг алмааран би дөвдөг сөхрөн тунхагланаа та мөнхийн гайхамшигтай. Илэрхийлэшгүй санаан багтамгүй огторгойд байрлуулсан оддоо нэрээр нь дуудаач та мөнхийн гайхамшигтай. Юу тач зүрлэшгүй урд хувиршгүй зүрхний минь гүнийг мэдсэн ч үнэн чээр харсан та мөнхийн гайхамшигтай. Та мөнхийн гайхамшигтай. Та мөнхийн гайхамшигтай. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 2 дугаар Коринт номын 4 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээ суралцлаа. Бид нууцлагдсан ичхүүрч зүйлсээс татгалзан залмих хэрэглэлгүй. Бурхны үгийг бодлуулалгүй. Харин үнний илэрлэлээр Бурхны өмнө өөрсдийгөө хүн бүрийн мэс чанарт нотолдог. Бид нууцлагдсан ичхүүрч зүйлээс татгалзан гэж Паул хэлж байна. Бид гутамшигт зүйлүүд болох
нууц бодол, мэдрэмж, хүсэл эцэснээсээ болж аливааг нуудаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Бид зайлмыг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Мөн завхаарах, Бурхны үгэнд хүндлэлгүй хандхаас зайлсхийх ёстой юм аа. Бид хоёр нүур гарган амьдрах ёсгүй. Бид хуурамч байх хэрэггүй. Бидний зам байдал, ярьж буй үгтэйгээ зөрчилдөх ёсгүй. Ингэснээр бид эзэн Есүс Христийн шаардлагад нийцэх юм аа. Хэдийгээр бид төгс биш ч гэсэн түүнийг баярлуулах замаар алхах учиртай юм шүү гэдгийг та битгий мартаарай. Саяны ингээд бид тэгж болохгүй, бид тэгэх хэрэгтэй байна гэдгээр өгсүүд нь аль болох эртхийг төл зүгээр байхгүй. Тэгэхээр энэ өнөөдрийн ишлэлдээ нэг чухал үг байгаа, тэгээд тайлбарлахад цаг их орох юм байлаа. Тэгэхээр нь ерөнхийдөө бол алгасан тав хүн өөртөө судалж үзээрэй. Тэр бол юу гэхээр мөс чанар гэдэг үг байна. Паул үргэлжил би хүмүүсийн өмнө болоод Бурхны өмнө мөс чанараар сайн амьдарч ирлээ гэж хэлдэг байсан байхгүй. Миний өсөө гэхээр миний ярьж байгаа зүйлийн ард ямар нэгэн санаа байхгүй гэдгийг Бурхан мэдж байгаа. Ярьж байгаа зүйлээр амьдарсан гэдгийг маань хүмүүс мэдж байгаа гэдэг тухай л ярьж байгаа. Төмөрөө ингэж амьдрья. Хэдэн нэгэн цагт бид өөртөө өмгөөлөх, эсвэл хин нэгнийг өмгөөлөх, эсвэл хин нэгнийг аврах, эсвэл хин нэгнийг хүнд байдлаас гаргах үед бидний үг бол Бурхны үг учраас, Бурхны хайр одоо шингэсэн үг учраас үнцэнтэй байх болно. Тэр үед бидний амьдралдаа нуусан, хоёр нүур гаргасан, шийдэгөө орхисон асуудлуудаас олж Бурханд хэрэглэгдэхгүй өнгөрөх тийм харамсалтай зүйл амьдралд ирээдүйд бас бити тохиолдосоо. Тийм учраас нууцлагдсан одоо ичхүүртэй бас зайлмыг хэрэгэлсэн, хойшлуулсан Бурхны үгийг өөрийнхоороо өөрчилсөн тийм зүйлүүд бидний амьдрал байхгүй байхын төлөө бүгдээрээ тайлбарч хичээж амьдрья гэж. Тийм шүү те. Тэгээд үнэн таныг чөлөөлөх болно гэдгийг та битгий мартаарай. Тэгээд Бурхны өмнө яг чин үннээр та ирдэг байгаарай. Тэгээ бусдын өмнө ч гэсэн чин үннээр агаарай. Магадгүй өнгөрсөн амьдрал чинь ямар ч яж болно. Гэхдээ тэр бүхнийг эзэн таны өмнөөс аль хэдийн тэр бүхнийг цагаат тахсан гэдгийг битгий мартаарай. Битгий өмнөхтэйгөө зууралдаад би ийм байсан. Ер нь буцаад хуучин хүн болчлоо гэж битгий бодоорой. Харин эзэн таныг шинэ хүн болгосон юм шүү. Үнэхээр эзэнд итгэсэн тэр өдрөөс эхлэн та шинэ хүнийг өмссөн байгаа шүү. Тэгэхээр тэр шинэ хүний мөн чанараар шинэ хүний тэр зан чанар үйлдэлийг хийж амьдардаг байцгаая. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж мөн гимших цагийг гаргая. Тэгээд мөн залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь, та бол хизээч өөрчлөгдөггүй, та хүнтэй адил бодлоо өөрчилдөггүй. Та үрд мөнхийн өөрчлөгдөшгүй, хувиршгүй мөн чанартай. Харин хүмүүс бид гим нүгэлтэй байж байгаад эзэн таны өршөөлийг авч таны хүүхдүүд болсон. Таны хүүхдүүд болсон гэрнээ бид заримдаа эргэж тэр нүглийн боол байх үеиг шиг амьдрах гэж оролддог. Тэгээд түүнийг хүмүүсээс нуух гэж таны хүүхдүүдээс, таны бидний хайрл гэж бидний амьдрал руу илгээсэн хүүхдүүдээс, биднийг уучил гэж бидний амьдрал руу илгээсэн хүүхдүүдээс, бидэнтэй хамтар гэж бидний амьдрал руу илгээсэн хүүхдүүдээс нуух гэж оролддог. Тэгэж ариун сүнсийг гомдоохгүй байхад та тусалж өгөөч. Бид өнөөдөр таны өмнө бүх зүйлээ нээлттэй байж, уучлагдаж, дахин тэр одоо буруутгал дотор тэр нууж байсан зүйлийнхаа тэр одоо буруутгал жичлэл доор амьдралгүй. Харин тийм зүйлээ уучлуулж өршөөлгсөн, чөлөөлөгдсөн хүний амьдралаар амьдрахыг хүсэж байна. Тийм учраас Бурхан таны үгийг бодлуулж бидний буруу зам руу юм уу эсвэл бидний гим нүгэлтэд эвлэрүүлэх гэж гим нүгэл дотроо үлдсэн ч болно гэж ярих гэдэг хүмүүсээс бидний хайртай хүмүүсийг, бидний чуулганы итгэгчдийг хамгаалж өгөөч гэж таньсахгүй байна. Өнөөдөр зөвхөн таны үг байж, таны үг уучлал, өршөөл, авралыг тунхаглах тийм гайхалтай ерөөлийн цаг Монголд дахин ирж байгаа гэдэгт итгэн өнөөдрийн өдрийг бас эзэн таны үгийн дотор өнгөрүүлэхийг хүсэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Хуучин бүхэн өнгөрөн оджээ, харагтун шин болсон байна гэж эзэн танд хэлж байна. Та бол шинэ хүн юм шүү. Тэгээд шинэ хүний амьдралаар амьдраарай гэж танд урамшуулан хийлээ. Тэгээд энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.